Зорилго. Мандтугай. Дэлхийн тавцан алдар нэр. Ир зориг. Тэсвэр төвчээр хамтын хүч. Аваад нөгөө гараараа гэж. За тэгээ энэ Их орон. Бид чадна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ, тань мэдхэн телевизийн уран бүтээлчдийн бэлтгэдэг амьдрал ургац захнараа нэвтрүүлгийн ээлжид шин дугаар эхэлж байна. Бид энэ удаагийн дугаартаа биеийн тамир спортын хөгжлийн төв үндэсний шгшээ багийн гавьяа тасгалжуулагч Бямбэрэнчингийн баяраг онцолж байгаа юм. За би 1980-ад оноос одоо чөлөөтгөөр анхлан хичээлж хийснээс хойш одоо нийт 30 гаруй жил одоо энэ чөлөөтгөхийн төвийн спортод ам амьдрал амжилт үтэл бүхнээ одоо зориулж одоо холбож явж байна. Хатуужил. Үнцэн. Хүсэл тэмүүлэл. Оргилууд. Амжилт. Аба одоо болж байна. Арайд нэг дээгүүр даваад байна нэг гэдэг одоо ариун сайхан ажлыг олон жил одоо хийж явнаа. За энэ хийх хугацаанд олон сайхан шавнырыг төрүүлж гаргалаа. За нийт ихтэй сургуулиудад багшилж явахдаа одоо Монгол улсын авраг Эрхэнбаяр, Монгол улсын гарь одоо манай Аргачаа, Монгол улсын зам Ганс, Монгол улсын начин Бүрэг дав, Монгол улсын начин Заяаман гэхэд ингээд олон сайхан тамирчдыг ихтэй сургуулиудад хүмүүжүүлж одоо спортын өндөр амжилтанд хүргэснээсээ гадна үүнээсээ гадна олон мянган хүүхдүүдийн бие бэлтрийн өв тэгш хүмүүжэлд анхаарч улс их орондоо бас нэг үнэтэй хөр нэмэр оруулъя гэсэн хичээл зүтгэл сэтгэлээр ажиллаж ирсэн. Барилдааны тактик, техникийн судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй явна гэдэг яахын аргагүй дасгалжуулагч хүний ажиллаа гэдэг шүү дээ. За ер нь спортын хөгжил бол шинжлэх ухаангүйгээр ер нь хөгжинэ гэдэг асуудал. Ер нь нийгмийн аль салбарт шинжлэх ухаангүйгээр хөгжинэ гэдэг бол одоо нэг ясандаа харанхуй чид унтраасан газар хүн одоо ингээд тэмтчиж явж байгаатай адилхан зөөрлөхөд бол одоо тийм байдаг. Ер нь шинжлэх ухаан гэдэг бол өөрөө яг юу юм бэ гэд ингээд тайлбарлаад үзэхэд бол тодорхой хэмжээний хүний түүхэн процесс нь тухайн салбарын хөгжиж байгаа сайн муу алдаа дутагдал ололт амжилт бүх юмыг бүртгэж тэрийг статистик тоо баримтанд оруулж тэндээс одоо дүгнэлт шинжилгээ хийж дээрээс нь ололт амжилт буюу алдаа оноог нь тэндээс нь бүгдийн дүгнснийхээ эцэстэр энэ арга зарчим энэ арга барил энэ арга билег бол хамгийн шилдэг юм а гэдгийг бол гаргаж ирж байгаа ийм ойлголт бол шинжлэх ухаан юм а. Тэгээд ер нь ном гэж байна шинжлэх ухаан гэж одоо яриад байгаа. Дээрэс нь мэдлэг гэж яриад байгаа. Ер нь мэдлэг гэдэг бол эцсийст бол хамгийн нэгдүгээр танин мэдхүйгээр дамжаад
хүний тодорхой өөрөө хийж байгаа тэр салбар өөрийнхөө тэр хийж байгаа мэх техник тактикийнхаа яг тэр ойлголтыг л одоо бүрэн гүйцэд ойлгосон, мэдлэгжүүлсэн, танин мэдсэн энэ ухтгуныг л одоо мэдлэг гэж хэлээд байгаа. Ер нь хүн бол мэдэхгүй юмнаас айдаг. Тодорхой хэмжээгээр жишээ нь дэлхийн аварга, олимпийн аварга, твийн аварга гэдэг олон улсын тэмцээн, гран при тэмцээн гэдэг маш олон тэмцээнүүд дээр энэ тамирчдыг ингээд олон удаа энэ олон жил ингээд бэлтгэл сургалтын хийгээд ингээд сургалт дасгалжуулалтын хариуцаа ингээд явж байхад бол тамирчид мэдж байгаа цагт бол хизээч одоо алдаа оноо гардаг. Тодорхой хэмжээний тэр хийж байгаа юм мэдлэг сайтай байхад бол тэрэндээ айдгүй, ичдгүй одоо бие барьдгүй гэд ийм олон давуу талууд байдаг учраас ер нь техник тактикийн хамгийн гол суур үндэс бол эхлээд танин мэдгүй, дээрээс нь мэдлэгийг одоо зөв олж авах ийм асуудал байдаг. Энэ шинжлэх ухаантай бол салшгүй холбоотой явдаг. Хийлээ явлаа. Одоо суганд нь гараач. Чи арай дагуулаа. Яа зүгээр. Батарч наанаас суулаад хөлөө татсан цаасан ингээд таваагаар суулдаа. За хараатай. Чөлөө тэгвэл дэлхийн нийтэд маш эртний төвхтэй спорт юм аа. Анх 1896 онд одоо олимп үүсч хөгжөөд ингээд олимпийн одоо их наадам болоход энэ олимпийн үндсэн одоо төрөлд бол хөнгө атлетикаас гадна энэ бүхэн спорт бол анх орж ирсэн ийм түүхт спортын нэг бол чөлөөтхийн спорт юм аа дэлхийн нийтэд. Мөн ер нь дэлхийн түүх судлаачид эрдэмтдийн одоо тооцоосноор бол манай эртний өмнөх 4000 жилийн өмнөх одоо Египтийн их гонхон Бенийг асан Грекийн одоо тэр үнэт олдурууд тэр бичигдсэн тэр мэхийн мэх техникүүдийн дүрс мөн хоёр хүн хоорондоо барилдаж байгаа байрц мэх техникүүдийн хөдөлгөөнүүдийг одоо дүрсэлсэн ийм одоо үнэт олдурууд дэлхийн одоо аль ч өнцгөрүүлэн бүрээс одоо олдож байдаг. Энэ юу гэрчилж байгаа гэхээр зэрэг чөлөө төхий спорт бол маш эртний түүхтэй ийм спорт гэдгийг бол түүхэн утгаагаар нотгдсон ийм спорт байдаг. За ингээд ер нь чөлөө төх бол дэлхийн нийтэд 100 гаруй жил үүсч хөгжих энэ хугацаанд бол дэлхийн 120 гаруй орныг одоо өөрийнхөө хөгжилд хамруулж мөн энэ орнуудаас маш олон орнууд бол энэ бүхэн спортыг өндөр хөгжүүлж байгаа ийм одоо төвхт спорт байгаа. Түүний нэг орн нь бол манай Монгол улс юм аа. Манай Монгол улсд бол 1960-аад оноос энэ чөлөөт хөгжиж ирсэн. Ингээ анхны секс дугуйлан секс одоо байгуулагдаж 1962 онд төмөр зам ингэж энэ анхны одоо секс дугуйлан үүссэн цагаас хойш бол 50 гаруй жилийн түүхтэй ийм спорт тогтолцоо хөгжиж байна. Энэ 50 гаруй жилийн спорт түүхэн энэ хугацаанд бол олимпийн аваргын алтан медалаас бусад бүхий л одоо дэлхийн аваргын мөнгөн медаль, хүрэл медаль, Аз тивийн аваргын алтан хүрэл медаль, олон улсын тэмцээн, гран при тэмцээнүүдийн алтан хүрэл медаль гэдэг дэлхийн нийтийн шилдэг одоо хүчтэй тэмцээнүүдээс манай бүхчүүд хүч аппарат самбаа зорилт өвчээ Монгол хүний одоо эд бахыг харуулсан гайхамшигтай одоо чадвараараа ихэд бүхэн спортоор өндөр хөгжсөн аваргууч юу гэж одоо баталж чадсан ийм амжилтуудыг гаргасан спорт бол яхахгүй Монгол улсад хөгжсөн чөлөө төхий спорт юм аа. Баатар маань хэлж байсан. За манай сайхан одоо алтан үеуд маань нэг Оростой барилддаг байсан бол миний үед бол би одоо 15 Оростой барилдаа. Дээрээс нь тэр Оросын холбоотоосаас леганираар гарч төлөөлөн барилдаж байгаа. Бусад Грек, Македон, мөн Африкийн орнуудаас ингээд төлөөлөн барилдаж байгаа. Зөвхөн Оросын холбоот улс биш. Америкийн нэгдсэн улсуудаас леганираар гарч барилдаж байгаа. Туркээс леганираар гарч барилдаж байгаа. Болгар,
Кубээс одоо лиганаар гарч барьж байгаа энэ олон шилдэг өрсөлдөгчүүдтэй би өрсөлдөж энэ дэлхийн хошоо мөнгөн медалийг авсан юм шүү гэж одоо бас өөрөө бас хэлж байсан, онцолж хэлж байсан. Энэ маань юу гэж байгаа вэ гэхээр өнөө үеийн нийгмийн дэлхийн түүхээ дагаад энэ социалист капиталист систем одоо задран унснаар хил хязгаарууд нээлттэй болж хүний эрх хэрэгчлөө бол нээлттэй болсноор ардчил одоо хөгжснээр бол энэ хүний эрх хэрэгчлөөнийхөө дагуу өндөр зэрэглэлийн тамирчид дэлхийн нийтээр тархан оролцож энэ дэлхийн олимпийн өрсөлдөөнийг сайжруулсан, нэмэгдүүлсэн, хурцтгасан ийм одоо түүхэн үед болсон. За тэгээ бидний аливаа юм бол түүхээрээ үе үеэрээ бас бахархдаг. Бид бүхэн бас өмнөх Ахмад үе болоод алтан үе, мөнгө үеийнхаа тамирчдаар бахархалгүй яг уу тэд маань байгааг бол бидний өнөөдрийн энэ амжилт, бидний өнөөдрийн энэ одоо хөгжил дэвшил маань байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг энэ бүхнээрээ бахархахын цацуу нийт багийнхаа тамирчдаар Монголын эрэгтэй шгшөөгийн баг тамирчдаараа би багш хүний хувьд бахархаж явдаг. Хөрбаатрын үе, Наранбаатрын үе, Мандах нарангийн үе гэсэн ийм зөвхөн нэг тамирчны олимп дэлхийн аваргын медальтай тамирчны одоо амжилт бүтээлээр ингэж үеэ тодорхойлдог байсан бол одоо энэ удаа бид бүхэн дэлхийн 5-5 медальтай тамирчдаар манай баг тамирчид бүрэлдэж дэлхийн шилдэг тамирчдаар бүрэлдэж манай баг тамирчид маань жилээс жил дараадан багийн амжилтаараа түүхэн онцгой амжилтыг гаргаж дэлхийн нийтэд одоо улс төр эдийн засаг хөгжил хүн амаараа тэргүүлж байдаг Англи, Франц, Америкийн нэгдсэн улс, Япон, хоёр Солонгос, Хятад гэсэн энэ улс орнуудыг ардaan гэж багаараа 4-р байранд орсон ийм гайхамшигтай амжилтыг гаргасан багш хүний хувьд би үнэхээр бахархаж баярлаж явдаг. Бид чадна. 2013 онд дэлхийд 8-д орж ирсэн. 14 онд 6-д орсон. 15 онд дэлхийд багаараа 4-т орсон. A rise in the rainbow, colorful in sky, and garland waves, the flakes of light, the games of ancient athletes always are. Энэ бүх амжилтанд маань одоо манай шгшээ овгийн хамт олон болон спортын бэлтгэлийн төв спонсор компани байгууллагууд бол маш ихээр холбоотой. Мөн шгшээ овгийн манай дөрвөн багш маань мөн одоо манай шгшээ овт хамгийн олон жил удаан жил ажиллаж байгаа Бямбарын Чингийн Баяраа гэж одоо шийдлэг ухааны доктор ийм багш байгаа. Тэгээ бидний бэлтгэл сургуулийн төлөвлөгөө таагдгийг одоо шинжлэх ухааны үндэслэл дээрээс одоо биднийг бэлдэж хүмүүжүүлж одоо дагаж явсны эцэст бид бүхэн одоо энэ өдөө зэрэгтэй яваа минь одоо энэ шгшөөгийн дөрвөн багш маань болон энэ Бямбарын Чингийн Баяраа багшийн бол маш их хааж тусгаж бид нар өнөхөр ойлгож байгаа. Явлаа. Аба чи нөгөө энэ шанаага Спортын хөгжил гэж та бид ярьлаа. Спортын амжилтуудын тухай ярьлаа. Шинжлэх ухааны талаар бас зогсохаан дурдаад өнгөрлөө. Тэгэхээр манай Монголын чөлөөт бүхийн шгшээ баг дэлхийн түвшинд ирэмлэгдүүл бас хідэд орж байгаа л. Энэ бүх гэдэг бол асар их түүхтэй. Дээрээс нь анх бол бие хамгаалах урлаг, зэрэг дайны одоо бэлтгэх дайчдыг бэлтгэх хэрэгсэл сүүлдээ бол орон даяар дэлхийн нийтээр хүүхэд залуучуудыг болон ер нь өсвөр үе хүүхэд залуучуудын бие бэлтэр, оюун ухаан хүмүүжлийг өв тэгш хүмүүжүүлэх ийм зорилготойгоор бол энэ бүхий спорт маань хөгжиж ирсэн байгаа. Гарагчин бэр зэгтээр яг хүний өсгийн дээр хадгалах дээр шинжнээс авчихгүй шүү дээ. За би анх 2004 онд Аранга аймгаас Улаанбаатар хотод оюутан болж орж ирээд спортын төвөөртний үүрэгтэй Баяраа багштай анх шавар орсон байгаа. Бүхий спорт
спортын тэр төсвөр төвчээрийн хүмүүжил эр хүний тэр гайхамшиг тэр одоо сэтгэн бодох болон хүмүүжлийн ач холбогдол тэр олон сая одоо мянган тамирч цэргүүдийг одоо нэгэн зүг чиглүүлсэн тэр их хүчтэй зөрөгтэй байх энэ бүх юмд бол энэ бүхий спорт бол агуу одоо үр дүнгээ өгсөн спорт юм а гэдгийг бол нотолсон ийм түүхэн баримтууд бол дэлхийн нийтэд бол нэг биш удаа тааралддаг. Сүүлийн жилүүдэд одоо манай чөлөөт эрэгтэй чөлөөт өхийн шгшэваг гэдэг манай энэ шгшэвагийн дасгалжуулагч нар бол маш сайн ажилладаг. Би ховдоо бодохдоо манай энэ эрэгтэй багийн сайн ажиллаж байгаа шинжлэх ухааны үндэстэй ажилладаг гэж байна. Энэ шинжлэх ухааны үндсийг манай Бямбал энчигийн баяраа тавьж өгдөө. Энэ дөрөв дотроо миний бодол шүү дээ. Арай шинжлэх ухаан чидмэстэйгээ тийм ээ. Нөгөөдүүл нь практик голдуу байдаг учраас манай Бямбал энчигийн баяраа энэ дээр шинжлэх ухаанч ажиллаж байгаа. Энэ ажлынхан үр дүн гарч байгаа гэж боддог. Дэлхий дээр манай эрэгтэй шилүү түүхийн амжилт бол сүүлийн үед бол огцом өсөж байгаа. Сүүлийн 2-3 жилийн одоо дэлхийн рейтинг дэлхийд барилдж байгаа барилдаанаар харагдаж байгаа. Хамтын хүч. За өнөөдөр бол бүхэн спорт та бүхэн мэдж байгаа. Зөвхөн мэхний хариулт нэг мэхний тухай ярьдаг, барьцны тухай ярьдаг байсан бол тэр мэхний бүтэц, тэр мэхний бүр шилжилт хөдөлгөөнүүд мөн тэр мэхийг хийж явахдаа тэр биений анатом физиологийн хаана нь одоо тэр хүндийн төв байж гин тэрийн шилжүүлэлт, тэрний цэгийг одоо хаана нь олж дарж ямар цаг үед нь одоо хөдөлгөөнийхөө ямар үед нь одоо олж дарах уу гэдэг ийм хэмжээнд одоо биомеханикийн хуулийн ийм өндөр хэмжээнд хөшүүргийн хуулийн хэмжээнд тэр ингэж тооцоологдож ингэж хүрсэн явдал бол энэ бүх бол үнэхээр өндөр хөгжсөнийг бол илтгэж байгаамаа. Бүхэн спорт дундаа чөлөөт бүхэн спортын онцлог та энэ чиглэлээр бас докторийн зэрэг хамгаалсан хүн. За ер нь чөлөөт өгөх гэдэг бол за бусад бүхөөсөө ингээ ялгарх хамгийн том онцлог бол нэгдүгürt одоо барьцгүй ямар ч одоо хувцснаас барина, тэглүүлэн, зуурн, зулгаана гэсэн ойлголт байхгүй. Хүний нүцгэн биеийн дээрээс барьц авч тэгээ тэр өөртөө адилхан оюун ухаантай, өөртөө адилхан өндөр зэрэгэл бэлтгэгдсэн тэр мах булчин одоо эргэтэнгээ дээд зэрэгээр бэлтгэсэн өөрийнхөө сэтгхүй болон боловсрал мэдлэгээ дээд зэрэгээр тэр бүхэд бэлтгэсэн тэр хүнийг өөрийнхөө ур чадвар тэр мехнийхаа мех техник тактикийнхаа авьяас мөн одоо 5 бие билдрийнхаа 5 чанарынхаа илүү чанараар хүнийг эрхшээлдээ оруулж өөрийнхөө хүснээр одоо тэр эрхшээлдээ оруулснараа ялан дийлж байгаа энэ байдал бол энэ чөлөөтөхийн хамгийн том гайхамшиг гэж үздэг. Тэгээд сүүлийн үеийн дэлхийн нийтийн одоо мэрэгжилтэн эрдэмтэд бол энэ чөлөөтөхийг судалж үзээд за энэ бол хүний биений одоо хөдөлгөөний хөдөлж болох хийж болох хөдөлгөөний 86-аас 96% одоо тийм өндөр үзүүлэлтийг бол гаргаж чаддаг ийм спорт юм аа. Энэ бол тийм хязгаарлагдмал хөдөлгөөний байдалд бол байдгүй спорт юм байна гэж ингэж дүгнж үтсэн байгаа. 2006 оноос улсын шгшэвагт ингэж ажиллаж ирснээс хойш бол Монгол улсын гавьяа тамирчин Наранбаатар дэлхийн аваргын мөнгө бүрэл медальтай, Азийн аваргын мөнгө медальтай, дэлхийн оюутны универсиад их наадмын аварга мөн олон улсын гран-при болон олон улсын хэмжээнүүдийн олон удаагийн аварга энэ одоо гайхамшигтай тамирчинтай одоо гарын үндсэн багшаар ажиллаж ингэж дэлхийн хэмжээний хөг болгож чадсандаа бас гаргаж явдаг. Олон сайхан тамирчдыг одоо хүлээн авч ажилласнараа энэ олон тамирчтайгаа дэлхийн медальтангууд болгож Азийн аварга болгож үүний дотроос бол онцолж хэлгээд бол манай хүн чинд барилддаг Чулуунбат маань Азийн хамгийн олон медалийг авсан хүн жингийн тамирч нар тодорсон байгаа. За миний одоо шав өдөр уулга маань дэлхийн оюутны универсиад их наадмын хүрэл медаль, гран-при олон улсын тэмцээнүүдийн алтан хүрэл медалууд, мөн одоо анхны армийн одоо дэлхийн олимпийн мөнгөн медалийг төвлөж, Азийн аваргын хошоо хүрэл медаль, Азийн тоглолтын хүрэл медалаас гадна Аз ТV-ийн
14 оны Азийн аваргын алтан медаль хүртсэн ийм гайхамшигтай сайхан амжилтуудаар багш биднийгээ баярлуулж, бүх сонирхчдаа баярлуулж, ард түмнээ баярлуулж, төр засгаа баярлуулж явдагт бол багш хүний хувьд өнөөдөр ингээ бахархалтай хилээд сууж явахдаа сайхан байна. За ер нь бол манай Монгол улсын шгшээ баг гэдэг энэ байгууллага маань хөлөг болон Монгол улсын өнцөг улам бүрээс одоо өндөр зэрэглэлтэй авьяаслаг ийм залуу тамирчдыг анхных нь багшаас нь гардан хүлээж авч анхных нь багштай хамтарч одоо дэлхий твд одоо бэлдэж ингэж хамтарч ажилласныхаа үндсэн дээр дэлхийн энэ өндөр амжилтуудыг гаргадаг юм шүү. Бид бүхний хамтын бүтээл байдаг юм шүү. Ингээд биднийг дэмжиж байдаг хөлөөгийн багш нар мөн одоо хамтарч ажилладаг анхны багш нар, үндсэн багш нар, энэ олон шгшээгийн багш тасгалжуулагч нар, тамирчид бүхийг дэмжиж байгаа спонсорууд, төр засгийн байгууллагын удирдлага энэ олон хамт олондоо дахин одоо баярсан талцгаснаа хийж та бүхний хичээл зүтгэл, та бүхний тусламжаар бид хүн өдий зэрэгтэй яваа шүү. Өнөөдөр бас нэг Монгол улс чөлөөт өгөхөөрөө альч дэлхийн өнцөг улам бүрт одоо нэрийн хуудасаа хийж бас тодорхой хэмжээний магтагдах, сайшаагдах, хүндлэгдэх Монгол гэдэг нэрийг одоо ертөнцийн чигнээ дуурсагдах ийм сайхан амжилттай хамт олон болж чадлаа гэж ард түмэндээ хэлэхэд миний хувьд, багш миний хувьд бол таатай байна. Хүсвч, бахархал, хүндлэл, аварга. Сүхбат гардаас одоо Наранбаатар гавьяа хүртэл нийтдээ 23 жилийн хугацаанд бидний 6 медаль авсан байдаг юм байлаа. Дэлхийн аваргаас. Тэгэхэд бид нар 13 оноос 15 оны хооронд одоо үндсэндээ 2 жил хагасны хугацаанд бол энэ 6 медалийг авч чадсан байна. Төр засаг маань одоо тамирчдыг харж үзэж бас нэг амжилт гаргах бололцоог нээж хөрөнгө мөнгө санхүүгийн хувьд бол цэвэр улсын зардлаар л энэ тамирчдыг авч явж байна л да. Анхны хүний одоо ерөөсөө олимпиад орсон үндсэн төрлийн нэг гэдэг утгаараа ингээд тэр олон жилийн түүх соёлыг ингээд нэгтгэхэд ингээд аваад үзэх юм бол тэр богино хэмжээний секундыг хэд хуваасан дойлд хуваасан тэр богино зайд маш хурдан тэр хүнээсээ илүү сэтгэжээж тэгээ тэр хүнээсээ илүү хурд хүчийг гаргаж иж амьсгалах чадвар 5 зулын систем гадаад дотоод булчингийн бүх одоо ачааллын өндөр хэмжээнд одоо өөрийнхөө мэх техникийг гүйцэтгэж ялан давж байгаа мөн сэтгэж бодож тэр давуу талаараа хамгийн эффектив өндөр тэр вариантыг сонгож хүн одоо биелүүлж чадж байгаа. Энэ үзүүлэлт бол одоо харьцуулшгүй спорт юм аа гэж би одоо хэлж байна л да. Чөлөөт бүх ялал урагшаа Монгол дэлхийд цуурайтна. Баяраа дасгалжуулагчийн тамирчидтай харьцах харилцааны онцлогийн талаар бас сонирхмоор байна. За ер нь би энэ спортоор бол 80-аад оноос эхэлж хичээлсэн байгаа. Энэ хүүхэд залуучуудын хамгийн гол нь энэ спортоор хичээснээр тэр хүүхэд маань нэгдүгээр зөв зуршилтай, арх тамхинаас гол аав ээжигээ хүндэтгдэг, ах мадааг хүндэтгдэг. Тэр өөрийнхөө зориг болон өдөр тутмынхаа тэр нүр өөрийнхөө хийж байгаа хөдөлмөрөө хүндэтгдэг, өөртөө итгэлтэй байдаг, өөрийгөө хүндэтгэж хайрладаг. Ингээд ярих юм бол энэ ер нь сурганы асар олон одоо тийм параметр чиглэлүүд дээр би голчилж хүүхдүүдийг сургахын төлөө ажиллаж ирсэн. Энэ нь бол Монгол хүний бас нэг онцлог байдаг. Монгол хүн бол далайн түвшнээс дэш өндөр нөхцөлд одоо өсөж төрсэн багаас одоо урган шиг дааг одоо эмнэг адуудаа ноцолдож айрыг сайхан байгальтайгаа их ойрхон ингэж өсч өндийж хөдөлмөрлөж ингэж өсдөг учраас тодорхой хэмжээний биодрын ерөнхий хөгжлийн бас тодорхой төвшөнд хүрсэн юм тамирчтай. За манай ганцэргийн хувьд бол таа бүхэн харж сайхан цээж хаал сайхан тэнцүүхэн бүслэгийн нарийн цээж одоо сайхан цээжний булчин, гарын булчин бол сайхан жиг төгссөн, хөлийн булчин сайхан жиг төгссөн. Ийм сайхан бүхний сайхан шинжийг ингээд агуулсан ийм сайхан тамирчин байгаамаа. За ингээд ганц зэрэг маань өнөөдөр гарт ирэх гэдэг нөхийг бол багш
багшаасаа одоо сурж энийг бол Монгол улсын гавьяа тамирчин Наранбаатар, Монгол улсын гавьяа тамирчин Мандахнаран, Монгол улсын гавьяа тамирчин Ингэсэн Нимочир гэдэг олон мөн олон улсын хэмжээний мастер намын гэдэг манай тамирчид энийг их сайхан хийж дэлхийн өндөр хүчтэй бүгчүүдийг өвдөг шороодуулж амжилтанд хүрч ирсэн ийм их байгаа. Тэгээд шавьтай бас энэ мөхийг одоо алдаагүй сайхан дахин нэг болтол заасургая. Тэгээ энэ дээрээсээ яг ийм шиг зөвлөхгүй бол хүн цаашаа цутаага ингээд цутаага ингээд гараач. Тэг учраас хүнээ тусаж одоо ингээд би бишглээ орж ий. Одоо би хүнээ цутаагсан юм бишглээ. за хэрвээ ачи нэг Тэсвэр төвчээр одоо ер нь нийгмийн уур амьсгал, нийгмийн одоо бодлого, чиглэл бүх юм бол энэ залуучууд руу, хүүхэд залуучууд руу ер нь бүрэн дүрэн хандах ёстой. Хамгийн гол яг гэвэл энэ бол манай Монгол улсын ирээдүй, бидний хөгжлийн ирээдүй бол энэ үр хүүхдүүдийн хүмүүжлээс л хамаарах учраас би энд бол голчилж анхаардаг. За тэгээ ер нь хүүхдүүдэд бол хамгийн бүхэн спортоороо дамжуулаад, ер нь спортын сургалтаараа дамжуулаад тодорхой хэмжээний энэ үнэн гэж юм юу юм? Дээрэс нь энэ одоо хүн чанар гэж юу юм? Дээрэс нь харилцан нөхрөл гэж юу юм? Ер нь багшигаа хайрлаж хүндэтгэх, аав ээжигээ хайрлаж хүндэтгэж, орчин дойрноо хайрлаж хүндэтгэж, ер нь хайраар, инэрлэр ер нь энэ орчныг ингэж инэрч хайрласнараа хүн өөрөө ямар их сайхан орчныг бүрдүүлж тэр орчиндөө өөрөө аз жаргалтай байж чадах юм гэсэн ийм л зарчмаар би одоо тамирчтай хүүхдүүдэд сургаж ирсэн. Миний хувьд бол үндсэн шгшээ огт 2008 онд шгшөөгийн тамирчин болж ирснээс хойш өнөөдөр 2015 хүртэл бэлтгэл сургуультай хийж байна. 2008 онд Оросоос шинэ хугацаанд гаргасан амжилт маань бол 10 онд Азийн наадмын авраг болсон, 13 онд дэлхийн аваргын хөрөл медаль авсан, 14 онд дахиж дэлхийн аваргын хөрөл медаль авсан, 15 онд дэлхийн аваргын шалгалт тэмцээнээс хөрөл медалийн лавр 5 дугаар байранд орсон. Тэгээд оюутны университет их наадмаас хөрөл медаль авсан, армийн дэлхийн аварга болсон, армийн тоглолтоос хөрөл авсан, Аз ТV аварга шалгалт тэмцээнээс 2 мөнгө 1 хөрөл авсан. Хөмслөнгийн маш өндөр амжилтуудыг үзүүлсэн. Өнөөдөр шгшээ огтой бэлтгэл сургалт хийж байгаа. Тэгээд бас манай бэлтгэл шгшөөгийн энэ өндөр амжилт гаргах болсон энэ бас шалтгаан тийм ээ, бас энэ нөхцөл боломжийг бүрдүүлсэн манай үндсэн шгшөөгийн багш тасгалжуулагч нар маш өөрөг оролттой маш сайн ажилласан. Тэгээд одоо дөрвөн багшийн бас хоорондын эв нэгдэл бас төлөвлөгөө бүх зохицуулж одоо дөрвөн багш маань энэ ганцхан миний төдийгүй манай үндсэн шгшөөгийн тамирчдын маань амжилт бол бас түжээлэн өсөж байгаа. Миний хувьд том зорилготой байгаа. Тэгэхээр олимпиад нэрээ данслах. Тэгэхээр багштайгаа цаашдаа улам илүү дотнож, улам илүү багшийн зааж сургасан юмыг сурч тэгээд багшигаа их баярлуулж олимпиад нэрээ данслах зорилготой байна. Жохон бах дээр чөлөөт бүхийг зургатаар их хараад сонирхож дурлж эхэлсэн. Тэгээ бид нар одоо бэлтгэл сургалтыг багшийн удирдлагын дор хийн барилдахдаа
багшийн хажуу талаас бол бид нар алдаагаа мэдэхгүй. Тэр алдааг бол манай багш нар сайн харж ингэж хийлж зөөлж дараа нь тэргээ бэлтгэл сургалтын дээр ярилцаа тактик гэж багшийн барилга маш сайн байж иж. Уялдаа холбоо багшаа би нэг алдаа тултагдлыг нөхчиж одоо ингэж амжилтанд хүргүүлээ гэж боддог. Шгшөөгийн дөрвөн багш дондоо бол манай баяраа Бямбарын Чингэн баяраа багш нь 2013 онд докторийн зэрэг хамгаалсан. Тэгээд ерөнхий шгшөөгийн бэлтгэлийн төлөвлөлт ачаалал гэх мэт бүхэд одоо шинжлэх ухааны талын бүх юмыг хариуцдаг. Тэгээд энэ нь бол маш оновчтой зөв зөвтэй явж байгаа нь бол бидний амжилтаар ингэж батлагдаж харагдаж байгаа. Тэгээд сүүлийн чөлөөт бүхний амжилт эрс сайжирч байгаа гэж бодож байна. Яг нийт бүгчэндээ ялгаагүй юу. Энэ дөрвөн багш ачгаавья. Тэгээд маань баг хамт олон ийм нэгдэл тийм болов гэж бодож байна. Одоо 2007 оноос өдөө хүртэл үндсийн гишүүн багш тамирчдаар байж байгаа. Тэгээд энэ хугацаанд бол АСТ-ийн хүрэл медаль, томоохон амжилт гэх юм бол АСТ-ийн араас хүрэл медаль хүртсэн. 2013 онд дэлхийн аваргын толгойроор 2014 онд дэлхийн аваргын хүрэл медаль хүртэж болмоор говь тамирчин зол авсан. Тэгээд энэ өнөхөө амжилт маань бол Шгшөөгийн багш нартай салшгүй холбоотой. Шгшөөгийн одоо сүүлийн 2012-оос 2016 оны Олимпийн 4 жилийн циклийн хугацаанд манай Шгшөөгийн авч явж байгаа дөрвөн багш бол одоо маш их гар нийлж ажиллаж байгаа хүчинд одоо Мэрхтогийн багийн ерөнхий амжилт маш их өсөж байгаа. Энэ жил дэлхийн аваргад бүгдээрээ багаараа 4-р байрт орсон. Тэгээ энэ бол одоо манай дөрвөн багшийн хамтын ажиллагаа оюутны хөдөлмөр. Хамтын хүч. Маш ихээр тэгж омогшиж бахархаж байсан үеүдээ бас иргэн дурсвал. За ер нь хүн бол тодорхой хэмжээний амьдралдаа зорилго тавьж ажилладаг. Тэгээд тэр зорилгоо дагаж зорилтуудаа тодорхойлно. За ингээ явж байхдаа бол тэр зорилтууд болон зорилгодоо тодорхой харьцангуй хуваар буюу эсвэл одоо тэр үнэхээр одоо тавьсан зорилгодоо хүрсэн тохиолдол бол хүний хамгийн аз жаргалтай, хамгийн одоо сэтгэл догтлом өөрөөрөө болон хамт олноороо шавнараараа ард түмнэрээ эх орноороо бахархсан ийм үеуд байдаг. За ийм үеүүдтэй бол энэ бүхний спортоороо хичээлж ер нь энэ боловсролын байгууллагууд энэ олон жил ажиллахдаа юмыг жижиг гэхгүйгээр за нэг хүүхдэд жишээлбэл спортын ангаах ухааны тодорхой хэмжээний мэдлэгийг энэ бүхний спортын сургалт дасгалжуулалтын онл арга зүйтэй ингэж холбоод ингэж энэ хүүхдийг нэг сургаж чаасан. Ингэснээр энэ хүүхд маань ирэмдэг зэрэмдэг юм уу эсвэл зүрх судасны системийн одоо гажуудалтай тийм хүмүүсийг одоо бэлтгэхгүй шүү дээ. Энэ хүүхдүүд энэ мэдлэгийг олгож чагаасан. Тэгээ тэр мэдлэгээ олгочоо дараа нь багшаас болсон хойно зааланд нь очиод тэр хүүхдийнхаа сургалт дасгалжуулалтын тэр тодорхой процессыг хараад үнэхээр одоо тэр сургасан заасны дагуу хийж байгааг харахад бол нүднээс нүлэмс гармаар үнэхээр бахархмаар бас тийм үед бол байдаг л да. Энэ бол зөвхөн одоо тэр дэлхийн том хэмжээний амжилт гарахаасаа гадна тэр энгийн юмнаас л одоо жишээлбэл хүний одоо тэр бахархал багтал бол төрдөг. Монгол улсын дэлхийн нийтэд үнэлэгдэх нэр хүнд Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дурсагдсан энэ олон сайхан аавын хүүхдүүдийн хөс хүч хөдөлмөр эднийг сургах энэ сурганы одоо өдөр тутмын нүрэх он удаан жилийн хөдөлмөрт нь гар бие оролцож хувь нэмэр оруулсандаа багталтай байдаг. Тэгээд энэгээр үр дүнд хүрсэнийг харахад бол тэр хүүхдийнхээ өмнөөс баярлах хайрлах сэтгэл бол үнэхээр төрдгөө. Энэ бол хамгийн аз жаргалтай үчээ юм аа. Таны хувьд амьдралын үнц нь юунд оршиж байна вэ? Их өргөн асуулт байна л да. За ер нь бол би амьдралын хамгийн том үнцнийг бол төрүүлж өсгсөн аав ээжийнхаа одоо ач буйныг үргэлж санаж дээрээс нь энэ сайхан байгаль дэлхий уул ус ургамал энэ сайхан өв соёл энэ сайхан нийгэм орчин ард түмнийг одоо миний дунд өсгөж хүмүүжүүлсэн тэр багш нар дээрээс нь хамт олон найз нөхөд тэгээд энэ олон ард түмнийхээ дэмжлэг энэ орчныхоо бүх дэмжлэгээр одоо тэр хүн
одоо өсч хүмүүжиж өдий зэрэгтэй хүрж тэр өдий зэрэгтэй хүрснийхээ хүчинд тэр эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө, гэр бүл, аав ээжийнхээ төлөө хийж байгаа тэр ариун сайхан хөдөлмөр, энэ ариун сайхан хөдөлмөрийн үр шимийг л би энэ амьдралын хамгийн том утга учир юм байна да гэж ингэж л ойлгож явдаг да. Таныг тодорхойлох зан төлөв цөөн үгээр. Бүхний төлөө эцэшгүй, цуцшгүй, өөрт байгаа бүхий сайн сайхан юмыг энэ олон түмэндээ сайхан заруулж намайг хайрлаж ирсэн энэ олон сайхан хүүхдүүдийг л одоо юмд л хөрөгчихсэн, гарын ганцхан хөлийн дөрөнд хөрөгчихсэн. Энэ л одоо миний зарчим юм да. Чөлөөт бүхийн тухай нэлээдгүй олон хэвлэл, баримтууд байгаа харагдаж байна. Та бас үзэгч олондоо товчхон танилцуулбал. За энэ 2012 онд одоо Лондон Олимпийн дараа би суугаад манай баг гэхэд бол тодорхой хэмжээний амжилт жаахан тааруу оролцсон байгаа. За энэ бол их олон зүйлээс шалтгаалсан. Нэгдүгээр нь тэр одоо орчин нөхцөл, дээрээс нь өөрсдийн одоо харилцаа, тэгэл одоо хамт олонны уур амьсгал гээл тэгэл тамирчдын маань одоо өмнө нь бэлдэж ирсэн бэлтгэл сургалтын тэр олон жилийн төлөвлөлтийн одоо гажууд л гээд. За энэ болгоныг бодож боловсруулсныхаа үндсэн дээр би энэ дээр бол ер нь бол энэ хамгийн ихний нүүрэн дээр бол битсэн байгаа. Амжилтын үндэс бол мэдлэгт оршино гэж. Ерөөсөө л энэ шин залуу багш дасгалж өгч энэ орон даяар энэ тамирчдыг бол мэдлэгжүүлээ. Энэ мэдлэгийг одоо гаргаж ирснээр бол мэдлэг маань өөрөө капитал болж тэгээ эргэлтэнд ороод энэ эргэлтэнд орж ингэснээрээ бол амьдралд инновац болж хэрэглэгдэж амжилттай хэрэглэгдснээр л ер нь энэ амжилтын хамгийн гол суурь нь бол энэ зарчмаар л явагдах юм байна. Тэгэл эндээсээ эхлээл одоо энэ чөлөөтхийн спорттой бэлтгэл сургалтын төлөвлөлтүүдийг яаж хийх ёстой юм? Төлөвлөлтүүдийн зарчмуудыг юу хэрэгжүүлэх арга зарчмууд нь ямар зарчмууд байх ёстой юм? Дээрээс нь энэ бэлтгэл сургалтын төлөвлөлтийг спортын ангаах ухаантай яаж одоо хослуулах юм? За тэгээд энэ ямар одоо бэлтгэл сургалтын циклүүдийг одоо зохион байгуулах юм гэл ингээл энэ бэлтгэл сургалтын төлөвлөлтийн одоо олон жилийн төлөвлөлтийг график үзүүлэлтээр үзүүлсэн үзүүлтгэл ингээл энийг үзүүлэл их цаг орно л доо бүгдийг ингээд ийм маягаар бол энэ тэгээд одоо хийх дасгалуудынх нь одоо хувааруудыг одоо энэ ер нь бүхий спортод манай Монгол хүний бие физиолог онцлогт одоо ямар булчингууд нь одоо хамгийн сул хөгжилтэй байгаа. Энэ сул хөгжилтэй булчингууд би ямар аргаар одоо хөгжүүлж уян хатан энэ олон талд одоо хөгжлүүдийг гаргаж ирэх ёстой юм. За дээрэс нь спортын ангаах ухааны энэ бэлтгэлийн энэ маш тодорхой айхтар нарийн зарчмууд байдаг. Жишээлбэл хүчил төрөгчгөө анаэробны бэлтгэл хэдээс хэдэн цагийн хооронд сэргэгдгийн тийм ээ хүчил төрөгчтэй аэробны бэлтгэл хэдээс хэдэн цагийн хооронд бэлтгэдэг ингэж сэргэгдгийн энэ сэргэлтүүдийг яаж одоо ямар бэлтгэлийн одоо ачааллуудаар ингэж хурцсагдгийг гэл ингээ ярих юм бол энэ тэглэг ах нилээдгүй олон бэлтгэл байна. Би чөлөөтхөөр 2007 оноос анх сэгсэлж гисэн 2009 онд анх шгшөөгт орж ирээд одоо энэ баяраа шгшөөгийнхнийхаа удирдлаганд бэлтгэл сургалтаа хийсэн. Тэгээ 2012 онд Лондон Олимпиад оролцсон байгаа. Тэгээ 13 онд Азийн аваргын хүрэл медаль. Тэгээ өнгөрсөн жилийн айр мэдлэгийн аваргын алт. Энэ жилийн арми олимпийн хүрэл медалийг авсан. Тэгээд олон улсын тэмцээнээс алтан мөнгө хүрэл медальтай. Анх шгшөөгт орж ирснээс хойш манай энэ дөрвөн багшийн маань мэдээж хүчээс төр маш юм болсон. Мэдээж дөрвөн багш маань бидний одоо хаав ээж шиг л байдаг. Бэлтгэл сургалт байн гардаг. Тэгээд бид нэрийг одоо бие хөл галт маань сууж өгдөг. Бүх сэтгэл зүйн талаар дэмждэг манай дөрвөн багш маань. Найз нөхдөж хаяа болдог, хаяа загин зандарч аав ээж маш болж явдаг. Хамгийн ойр дотны хүмүүс маань одоо манай шгшөөгийн маань багш нар байгаа. Ер нь энэ чөлөөтөхийн спортын тор тамирчид маань яаж хичээлдэг, яаж төсвөр төвчээр гаргадгийг, дээрээс нь энэ чөлөөтөхийн спортын түүхэн хөгжлийн процессууд маань яаж явагдгийг, тэгээд энэ
чөлөөтгөө спорт маань ямар шинжлэх ухаануудтай одоо холбогдож иж энэ одоо бэлтгэл сургуулийн энэ жинхэнэ мэрэгжлийн профессионал одоо энэ төлөвлөлтүүд гарч ирээд энэ төлөвлөлтүүдийн гардан гүйцэтгэлийг яаж чанартай хийснээр энэ амжилтанд хүрдэг юм бэ гэдгийг бол одоо тодорхой хэмжээний ойлголтыг л өгье гэж би бодсон. Манай сургуулийн зөвлөх багш Баяраа багштай их баярлалдаг. Биднэрт олон сайхан мэх зааж өгдөг болохоор баярлалдаг. Удахгүй болох Ерөөгийн спортын жуудагийн тэмцээн болно. Тэнд манай багш хүүхдүүд амар шургуу хичээлж байгаа. Тэгээд тэнд манай багш шавнараа бага спортын алтан медаль авуулна гэж би итгэж байгаа. Тэгээд багштай их баярлалаа гэж хэлмээр. Олон сайхан мэх зааж өгдөг. Эрхэм үзэгчдээ амьдрал руу цахнараа нэвтрүүлэх маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоногийн бям гарагт яг энэ цагта амьдралын өөр нэг өнцгөр уулзцгаая. Баяртай үзэгчдээ. Сайн. Бид амжилттай